Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Эсрэг 1-р хэсэг. Эхлэл. Япон улс Кумамото. Гинт бүнхих бүгд дуу гарч газар дөргөн машин давилсахад арын суудалд ганцаараа явсан Таруниdo Курохаши хаалганы дидих бариулаас яаран атгалаа. Зам дээр их тоос шороо бужигнаж өмнөх машин газрын гаваар орж байгаа мэт доош цөмрөн унахад Тарунидогийн сууж явсан машины жолооч самбаачлан арагшаа ухарч золтой тэрхүү том ангал руу унчихсангүй. Юу болсныг мэдэх гэж Тарунидо хаалгаа онгойлгоход жолооч нь "Эзэнтэн та буух хэрэггүй, хитрхи аюултай" гэж санууллаа. Гэсэн ч аюулаа сайж эрсдлээс имэж үзээгүй Тарунидо машинаас буугаад зам дахин нурхаас сэргийлж жаахан зайтай зогсон цөмөрсөн газар руу өнгөөлөө. Ус зайлуулах шугам болон хин хоолоонууд дээр унсан машинаас хар хослолтой нэгэр мөлхөх шахан буух үед гинт маш хүчтэй дэлбэрэлт болж Тарунидо халуун агаарт цохигдсон хойш саман унлаа. Газар доогоорох хин хоолой дэлбэрчээ. Жолооч нь Тарунидогийн гараас дэмнэн дөрүлзэн асж байгаа галаас зайлуулахад "Тэд яасан бэ?" гэж орилов. Харамсалтай нь хин хоолой дээр цөмрөн унсан машин дэлбэрч дотор хүмүүс нь бүгд шатжээ. Машинаас бууж байсан эрийн шатаж буй цогцос тэр хол хэвдэнэ. Жолоочийн царай айсандан цонхийн "Хэрвээ та өөрийнхөө машин сууж явсан бол" гэд үгэнгүй цэлгүй залгихад Тарунидо төөн рүү хэртхийн харлаа. Машиных нь агаар сэрвсүүлэгч ажиллахгүй байсан тул хамгаалагчийн машинд сууж явснаа гинтхэн санав. Хэрэв машин нь ямар ч асуудалгүй байгаад өөрөө сууж явсан бол одоо галд шатаж байх байж. Үхэл амьдрал гэдэг зоосны хоёр тал. Аль талаараа буухыг хинч тааж мэдэхгүй ажээ. Тарунидо жолоочдоо "Өнөөдөр газар хөдөлсөн эсхийг шалгаадах" гэж тушаалаа. Авто замын стандартыг ягштал мөрдөж хамгийн багадаа 50 жилийн настай зам тавьдаг Япон улсад газар хөдлөлтөөс өөр шалтгаанаар ингэж цөмрөх учиргүй. Гар утсаараа мэдээлэл авсан жолоочийн царай бараан "Эзэнтэн өнөөдрийн навьд ямар ч газар хөдлөлт бүртгэгдээгүй байна" гэд ийш тийшэн сэрэмжлэн харлаа. Анх дугарсан бүнхих чимээ дэлбэрэлттэй төстэй сонсогдсон ийм учиртай байж. Түүнийг Монголын эрлий эзэх хэмээн ад үзэж Якузагийн ертөнцөөс зайлуулах гэсэн хувилдаан ил далд өрнөж байгааг тэр мэдэж байжээ. Гэхдээ ингэхтэрийн тулсан гэж даанч бодсонгүй. Тарунидо хөмсөг зангидан эргэн тойрноо харлаа. Дэсрэх бичсийг ойрхоноос л удирдсан байх ёстой. Магадгүй одоо түүнийг харан алдаа хийсэндээ харамсаад хаа нэгтээ нуугдж байгаа. Тарунидо гараан алдлан "Намайг алмаар байвал урдаас ирээд өөдөөс минь харж байгаад тулалд" гэж ориллоо. Хурдан авсан онгоц чичирхээлээд ажуухан хөөрхөд газартаа бэхлээтэй байсан үл үзэгдэгч уяа дамирангийн цээжний үнээс гогдох мэт чивчирлээ. Суудлынхаа түшлэгнээс гарынхан үеийг цайтал чангатхан шүдэн тасцуулсан дамирангийн царай хүрлийн духан дээр нь шүүдэр мэт хөлсөн тусал бурзайв. Тэр ангуудаага нисж байгаа юм. Онгоц дээш хөөрөхөд зангуу адил хүлэгдсэн уяа гинт тасрах мэт дамирангийн бие сул байлаа. Дотор нь байсан ямар нэгэн зүйлийг тэрхүү зангуу газар дэлхийд авч үлдээд цээж нь хөндөй хоосон болсон мэт санагдав. Хажууд нь буюу сонгон талд суусан хэнцэр бүсгүй дамирангийн дээл хувцснаас үнэрдэх хөлс, шороо холилдсон үнрээс зэрвэн хагалгаа хэлгэж шонтойлгсон хамраан чимхэж европчууд цайвар нүрэнд сонгонд наах шахам явна. Хэрв санснаар нь болдог бол толгоогоо цонхоор гараад явчихмаар байсан биз. Онгоц зохиндрон авч жигд хурдаар нисэхэд дамиран урдаар санаа алдаад байдгаар нь чангалсан биеэн суллаж "Яггүй бэрх даваа байна шүү. Ангуудаага лонгоцоор явж байна" гэж хажуудах бүсгүйдэн хэлэхэд цаадхан сонсон шинжгүй цаашаар нь суусаар. Бодвол ам нэвэл огжих гээд байсан байх л да. Хүмүүс хамгаалтын бүсийн тайлаад байгааг харсан дамиран "Энийг тайлчихдаг нь зөвл байгаа да.
Осол болвол хэрэгтэй л юмсан гэж хачирлсан ч нэрлэхэд тэднийг дуурайлаа. Онгоц унах дээрээ тулбал энэ бүстэй бүсгүй бүгдээрээ л өхөөс хойш. Дэгжин бүсгүй хэсэг хавчханаж байснаа могойд хатгуулсан мэт огцон босоод яаж урдуур нь гарах учраа олохгүй хэсэг зогсноо. Та босч байхгүй юу? Би цааш чин гараадах юм гэлээ. Малын бэлчээр дээрээс нь шууд аваад ирсэн юм шиг энэ хөдөөний ирийн бийд хүрхэн түүний хувьд хөөтөө тогоонд хүрэхтэй адил санагдсан байх л да. Уг нь дамирын усанд орж үсээн засуулаад шин дээл шин хороо Монгот өмсч гисэн явж байгаа юм. Түүнийг Япон руу явна гэхэд нь хишигсрэн өдржин шүнжин сууж дээл ойж өгсөн ажээ. Цаг тулгуу яаран хийсэн ч гэсэн ур сайтэ тэрхүү хүрэн өнгөн торгон дээл дамиринд тун сайхан зөгчээ. Мөн л хишигсрэнгүй авч өгсөн Орос хороо Монготл хөдлөх бүрийдэн чихарч тасхар өнгөн гэрэлд гялалзсан. Хэрвээ хишигсрэн ингэж хувцлаагүй бол хэнэггүй хээгүй тэр жухмал малынхаа бэлчээрээс шууд явах байжээ. Дамирын босч сандлынхаа хажууд зогсоход өнөөх хүүхэн хамраан дарсан хэвээр хажуугаар нь гарч өнгөрөхөд тансаг сайхан сөрчиг хан хийгээд хамаг сэрэл мэдрэмжийн өдөөч хөлөө. Айтайхан дам шиг юм гэж зорисон газраа хүртэл уйдахгүй юм байна. Гэх эргчин хүслийг бодолдон эргэлдүүлсээр буцаж суудалдаан духлан таатайгаар мушилзав. Ямар ч эрэгтэй хүн айтайхан бүсгүйтэй сэлгэх боломжийг алддаггүй байхаа. Өнөөх бүсгүй үйлчлэгчид ямар нэгэн зүйлийг ихэд нухацтайгаар тайлбарлан үе түүн рүү цаагаад байсанд дамиран гайхс хийж миний тухай яриад байх шиг байна да. Хуухай чинь очиж хэрэг дурладаг юм билүү? Хэмээн бодж байтал бүсгүй ариун цэврийн өрөөрөө орчихлоо. Жорлонд ороход миний хэрэг одоо юу байдаг вүлээ дээ? Эсвэл хаан сууж байгаагаа зааж хэлж вэж ордог юм болов? Ингээд онгоцсон бие засахад өтгөн шингэн хаачдаг юм болоо. Богоон чи яхав доошон зам дээр асгардаг юм байна лээ. Онгоц тэгж шууд унгаадаг бол хэцүү ээ. Хүмүүсийн толгой дээр ялгадсансан гэж дуулдаггүй юм байна. Гэхэд дими бодол дамирнгийн толгой дэргэлдэхэд үл мэдэг жуумалсан. Онгоцны үйлчлэгч бүсгүй хажууд нь нэрээд тонгойн уучлаарай. Таны хажууд зарч явсан эмэгтэй суудлаа солихыг биднээс хүссэн юм л да. Таны хажууд өөрхөн суулгах боллоо гэж намуухан дуугаар хэлэхэд нь дамиран гайхан эргэж харвал царайлаг бүсгүй өөр сандалд сууж байлаа. Тэр үнэрийн төвчхэн байгаад үйлчлэгчээс шалсаар байж суудлаан өөрчилсөн ажээ. Багавтар бизнес эрхэлдэг байх гэмээр 40 орчим насны махлаг цагаан гэр дамирнгийн урдуур амьсгаадж янзгалсаар гараад хажуугийн суудалд нь суухад үерхэж байсан бүсгүйдэн хаягдсан юм шиг гомдолтой мэдрэмж төрөөд байсан дамирн сайн байна уу гэж өнөө хэртэ мэндэллээ. Саадхан тоомжиргүйгээр сайн гэж сулхан хариулаад өөр юм хэлсэнгүй аргиж суудлаа налан нүдэн анив. Бүсгүй түнд мөнгө өгч суудлаан сольсон тул худалдагдсан юм шиг ичгүүртэй мэдрэмж төрөөд байсан биз. Өөрийн эх орон төгс соёлоор бахархдаггүй, хайрладаггүй иргэн гэж хаанч байхгүй биз. Аль ч улс бүрэнд үнсэрхэг үзэлтнүүд байдаг. Япончуудын үнсэрхэг үзэл нь бусад улсын шиг хэлбэр хөөсөн шинжтэй биш, харин маш их утга агуулгатай бөгөөд зүрх сэтгэл, оюун бодолд нь гүн гүнзгий суусан зан чанаруудын нэг юм. Бусад улс орнууд үнсэрхэг үзэлтнүүдэн нацист хэмээн ад үзэх маягтай байдаг бол харин Япончууд тэдний талаар арай зөөлөн бодлого барьж хүндэтгэлтэй харьцсан. Үнсэрхэг үзлийг эрхэмлсэн Японы якуза нар 20 дугаар зууны Японы улс төрд асар их нөлөөтэй байсан бөгөөд өнөөдөр ч тэд Японы улс төрд хүчтэй хэвээр юм байна. 50 орчим насны намхан туранхай-эрийг Курито Хотака гэх бөгөөд Катакуши хотын мөнгөн луу гэх якуза бүлгийн толгойлогч юм. Тэрээр Сандай хотод ирээд эндхий якуза бүлгийн толгойлогч Казухирогийн харшид дайлуулаад сууж байлаа. Казухиро Исао 60 гаруй настай ч гэсэн хөнгөн шингэн биетэй толгой сэрэг наснасан залуу харагддаг жавхаал гэрэ. Сакэ төлхөө ууж халамжсан Курито улс төр бизнесийн хүрээнд гадаадуудын гадаадтай цус солилцсон эрлизүүдийн нөлөө их боллоо. Тэднийг хязгаарлахгүй, тэдний эсрэг тэмцэхгүй байх нь их наран улсаасаа ургууж байгаа хэрэг юм. Тэр тусмаа бид тэмцэхгүй бол өөрсдөө Бушидогийн замлаар замнагч якуза нар гэж нэрлэх нэр нүүргүй болно
Гэхэд Казухиро тамшаалан "Бид Эдогийн эрэнд амьдарч байгаа биш шүү дээ. Одоо бүх харилцаа хууль болон бизнесийн эрх ашгаар зохицуулагдаж байгаа. Тэгээд ч хэд үндсэрхэг үзэлтэй байх нь бидэнд сайн зүйл авчрахгүй" гэлээ. Аль ч улсын үндсэрхэг үзэлтэн үндэсний эрх ашгаа явцгүй эрх ашигт захируулдаггүй. Үндэсний эрх ашигаас илүү эрхэм зүйл үгүй. Хэрв үндсэрхэг үзэлтүүд үгүй болбол Япон улсын нэр хүнд хүндлэл үгүй болно. Эх хорон, газар нутгаан, түүх соёл, өв уламжилдаан үндэснийхээ нийтлэг эрх ашигт эцсийн хүртэл үнэнч байх нь Япон хүн бүрийн өврөг гэж чанга дуугаар хэлэв. Гэхдээ бид чинь якуза шүү дээ. Үндсэрхэг үзэлтэл бол бидний хэн гэж нэрлэх нь хамаагүй. Якуза, дээрэмчин, танга амьтад гэж ад үзсэн ч хамаагүй. Эх хорон, өв уламжилдаан үнэнч байх ёстой. Хэрв та үндсэрхэг үзэлтэй юм бол өвгдөөс үндэсний суу билэгт баатрууд, сод билэгт хөвгүүдийн бидэнд өвлүүлсэн эрхжилөө тусгаар тогтнолыг хамгаалах учиртай. Харин таны хийж байгаа, хийх гэж байгаа үйлдэл чинь үүнд харшилж байна. Үгүй шүү. Харин үндэснийхээ баатруудыг хүндэтгэн эрхэмлэж, үйл хэргийг үргэлжлүүлэхийг хичээж, их наран улс болоод үндэснээс урвсан урвагчдад хариуг өгөх гэж байна. Урвагчд гэж та хэнийг хэлээд байгаа вэ? Тухайлбал Тороны дог. Тэр бол Монгол цустай эрлийз. Тороны дог Курохашигийн Кумамото дахь бүлэглэл Одо Набунагийн Букиоко Кейтэй нийлснээр улам хүчрхэгжиж далайн импортын бизнесийн 70% хяндаг болоод байгаа юм. Гэтэл энэ нь Курита Хотокагийн мөнгөн луу бүлгийн ашиг орлогыг багасгаж ажил хэргийг хазаарлахад хүргэжээ. Тороны дог алах гэж бүтэл муутай оролцсныхон дараа бусадтай хамтрах хэрэгтэйг ойлгоод боломжтой гэсэн хэдэн бүлгэр айлчилж байгаа нэ. Гол зорилгон үнсэрхэг үзлээр халахалсан түүний санааг Казухиро мэдээд үл мэдэг мушилсан. "Чиний бизнес хумигдсны төлөө бид яагаад дайнд оролцох болдог вүлээ?" гэж асуув. "Учир нь өнөөдөр надад тохиолдсон зүйл маргааш та нар тохиолдохгүй гэх баталгаа үгүй. Монголчуудын ноёрхол хэрээс хэтэрч байна. Сумо үзэх сонирхолгүй болсон. Гэхдээ Моритомо Гакуэн гэх мэт үндсэрхэг үзэлт байгууллагуудын эрчимтэй явуулгаар сумо дахь монголчуудын ноёрхолыг хязгаарласан биз дээ. Тэгсэн. Миний ард үндсэрхэг үзэлтэй тийм байгууллагууд байгаа болохоор би үзэл бодол тэмцэлдэн итгэлтэй байгаа юм." Казухиро цай уух зуран Куритогийн өдөөх гээд байгаа дайнд оролцвол өөрт ямар ашигтайг бодлоо. "Уг нь Букиоко Кей миний бизнест ямар ч нөлөөгүй. Тороны дооч төвөг болоод байгаа юм алгал байна. Гэхдээ Курито холбоо сүлбээ ихтэй засгийн газарт ч таньдаг эвэдэг хүмүүстэй. Түүндэн эрдээд байх шиг байна да. Хэрв сонлоосон татгалзвал намайг ч бас сүүлэрийн шарваж мэдэх хонзогнуур тавьтэргүй л дээ" хэмээн бодоод. "Үүнд хөнгө хумга хандаж үйл болно. Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нухацтай хөдөлгөн зүйтэй" гэхэд Курито "Би ганцаараа биш. Надаас гадна өөр бүлгүүд ч дэмжгээ илэрхийлсэн" гэлээ. Бусад гэдэг нь нэр нөлөө багтаа жижигхэн якуза бүлгэлдээ. Томчуудын тулаанд хүч хамсраад цөөвөр чон шиг өвдөл цөвдөл олж авах гэж байгаа биз. Нэлээд бодсны эцэстэг Казухиро шийдээд "За, би энэ талаар сайн бодъё. Мөн энэ яриагаа нууцлах зүйтэй болов уу?" гэхэд Курито толгой дөхөж "Хэрв тэр Таруньяда бүлгэн тарааж энгийн иргэний ёсоор амьдрахаас татгалзвал би тохирсон хариуг нь өгнө. Үүнийг би хийж чадвас самуран ёсоор өөртөө харакири хийн" гэж амлалаа. Энэ нь хэрэг миний төлөвлөгөөг задруулбал хогчин шүү гэсэн далд утгыг агуулжээ. Монгол улс Улаанбаатар хот. Ой модон дунд сүндэрлэх цогтын харшид мөрөн айлчилж гадаах сүйдрөвчөнд ярилцсан суун. Өдөл насны сүйдэр цогтыг аргагүй нөмөрч нүүрэнд нүржлээ суугаад нүднийх нь цог бөхжээ.
Үе мөчин янгиндаг болсон тул Тэмний носон бүтээлгээр хөлөө битүү хожсон цогтоо. Тооругийн маань ажил үйлс нь хэр байна уу? Гэр бүлийнх нь сайн байна уу? Гэж асуухад саяхан Японоос ирсэн мөрөн өөрөө хэлэхгүй байгаа ч гэсэн сайнгүй байх шиг байна лээ. Аюул нүрлээд байгаагаа даанч тоохгүй бас ойлгохгүй юм. Гэв. Цогт долоовор хуруугаран уруулан илэн бодлох ширч. Таадах чинч барагтай бол сэтгэлээ нээхгүй хэтэрхий бардам зан тайлда. Гэд чухам ямар аюул нүрлээд байгаа юм бол да гэж асуулаа. Ил харагдах тайсан өгөөч гэсэн хар шид хараалж ятгах явуулаад байгаа бол та. Хүү маань тэгж мэдэрсэн. Харин хаанаас ямар учраас гэдгийг мэдэж чадсангүй. Тэр Япон руу хүүтэйгээ хамт яваад ирсэн ажээ. Согц дурамжхнаар түүн рүү харахад нь тооруу шүтлэггүй тул өөлүүлэхийг хүссэнгүй. Ер нь ямар ч шашин шүтлэгтэй холбоотой зан үйл хийлгэхгүйгээд байсан л да. Гэж хүүгийн зөвтгөхийг хичээлээ. Хайр тэгнэ. Аавыгаа дуурайсан зөрүүд л дээ. Зөвхөн зөрүү зангасаач болоогүй баха. Миний ойлгосноор Якуза нар Японыхоо уламжилт заншлыг ихэд дээдэлдэг юм байна лээ. Тиймээс харин шашин шүтэх бишрэхэд томчууд нь таатай ханддаггүй юм шиг санагдсан. Согт тамшаалан ер нь Япончууд шашин шүтлэг талдан маруухан хүмүүс л дээ. Ёс төдийл дагдаг юм шиг байна лээ. Гэв. Тэрээр хэд хэдэн удаа Япон руу явсан тул зах цухаас нь гадралдаг болсон ажээ. Жирийн иргэдэн тийм баха. Харин Якуза бүлгийнхэн энэ тал дээр ихэд нухацтай ханддаг бол та. Тэд өөрсдийгөө үнцэрэг үзэлтнүүд гэдэг тул үндснийхээ шашин шүтлгийг дагаж мөрдөх гэдэг юм байна лээ. Бас чаргагүй биз дээ хөөрхий. Хөөрхий хүүг нь өвчин эмгийг ороогоод хэцүү байх шиг байна. Сэцэко их л санаа зовж байсан. Согтын санаа зовж хариу хэлсэнгүй. Дөрөвний доо түүний хувьд бараг л төрсөн хүү шиг нь байдаг болохоор аргагүй л дээ. Ерөн түүнийг гэр бүлтэй хамтдаа хэсэг зур Монгол авчирвал яасан юм бэ? Гэж мөрөн хэлэхэд нь цогт дурамжхнаар дэмиэрэ. Тэр эрэхгүй гэдгийг чи бид хоёр хоёулаа мэдж байгаа. Хэдийгээр цусанд нь Монгол ген байгаа ч гэсэн Япон төрсөн Япон хүн шүү дээ. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байна да. Удах тусам түнд мөн гэр бүлд нь улам аюултай болно. Би очидгэн бэлүү? Миний үгэнд л орох учиртай. Таны бие барагтай байгаа шүү дээ. Нис чадахгүй. Тэгээ суйрлын зүгээр хараа суух уу? Мөрөн биеэн зэхэл суугаад хүүгийн маань нас баг хүч чадлан гүйцэд аваагүй тул тийм чухал хэрэгт хүчин мөхсдөжээ. Миний санал бол илүү чадaltaй бөөг тийш нь явуулъя. Гэхэд цогт өөдөөс нь ширтэн тийм хүн байна уу? Гэж асуулаа. Тэр ажилд яг тохирохныг булаачийг би таньна. Нэрийг Гана гэдэг юм. Та манайд нэг удаа тааралж байсан да. Санахгүй байна. Хэр сайн юм бэ дээ? Одоогор миний мэдих хамгийн сайн зайран. Тийм бол түүнийг явуулвал яасан юм? Би асууж үзье. Ганач өөрийнхөө зүтгэвэл хинч бодлыг өөрчилж дөнгөхгүй дээ. Айхтар зөрүүд залуу. Яаж өвтөхэн гойд юм бэлээ дээ. Хэмээн бодлогоших зур сүүлийн уулзалтаа нэхэн саналаа. Нарийн бичиг бүсгүй аягтай кофе оруулж өгөөд гарсны дараа мөрөн би хүүтэйгээ хамт хэсэг хугацаанд Япон руу явахаар боллоо. Тэнд манай гэр бүл нэг Япон залуу байдаг юм л да. Төвөнд тусламж хэрэг болсон юм шиг байна. Гэхэд Гана толгой дөхөд юм асуусангүй. Надад нэг сайн улаач хэрэгтэй байгаа юм. Чи бидэнтэй хамт явахгүй үз? Гэхэд Гана гайхан Япон руу юу? Хэмээн асуулаа. Тийм ээ, Япон руу. Тэн зөвхөн улаач хүн л шийдэж чадах нэг асуудал үүсээд байгаа юм. Гадаад явна гэдэг сайхан хэрэгч ижигээ туулыгаа орхиод явна гэхээс төвдөхгүй байгааг нь харснаас нь ажигласан мөрөн гэр бүлийнхнийгээ дагуулад явж болно. Учир нь тэнд нэлээд удах байх. Хэр удахыг мэдэхгүй болохоор тэдэнтэйгээ хамт явбал чамд сэтгэл амар биз? Гэлээ. Сайхан санал байна. Гэхдээ ээж маань харь газрын цаг агаар эд шуушинд нь дасахгүй хаа. Хөгшин настай хүнд ч хэцүү л дээ. Эсвэл би эхнэр ээж хоёрыг чинь хотод байрны төр байлгах уу? Зочид буудал байлгасан ч яахав дээ. Японд асуудал тийм ноцтой юм уу?
Нэг их настааш биш л дээ. Чамайг би сайн мэддэг болохоор л авчивэ гэж бодсон юм. Хизээ явах юм? Ирэх 7 хоногт. Ирэх 7 хоногт би Архангаа руу бэрг ухаар явах гэж байгаа штэ. Туул та ир чинь гэрлээгүй байсан юм уу? Үгүй амжаагүй л байна. Тийм байхаа. Даанч намайг хоримдан ураагүй юм. Би жаахан гомдож л байлаа. Гэд мөрөн гиний далдахт нь ганаа инээмсэглэн яалаа гэж таныг мартах билээ дээ. Гэвэм. Хормоо эзээ их гэж байгаа юм. Намрал гэж төлөвлөд байна. Мөрөн хөмсгөн зангидан тэм жухал ажилтай бол да яа гэхэв. Өөр хүн л болохоос гэж ширээнийхээ нүднээс банкны чек гарган хормын ч очамжихгүй байж магадгүй. Бэлгээ урьдчилаад өгчихъя. Гэлээ. Чекэн дээр 1 сая төгрөг гэж бичсэн байхыг хараад ганаа. Мөрөөхаа энэ хитрхийх мөнгө байна. Би авч чадахгүй. Гэвэл мөрөн дээр нь алгадаж юм. Зүгээр дээ санаа зовлтгүй. Тийм ч их мөнгө биш. Би чамайг өөрийнхөө хуурайд үг гэж бодож явдаг юм шүү. Энэ зэргийн бэлгийг өглгүй яах вэ? Гэж татгалзах харахгүй хэллээ. Танд тусалж чадаагүй дээ санаа минь зовж байна. Тэр яах вэ? Өөр хүн олдно. Харин чи бодлон өөрчлөх юм бол надтай холбогдорой. Тэгнэ сая яваарай хаа. Мөрөн ганагийн гарыг атгаж сайн сууж угаарай. Монголд байхгүй үед минь элдв асуудалд ороосолдвоо. Гэд хөхөрлөө. Гана хөдөөнөөс ирсэн байх учиртай. Түүнтэй уулзж дахиад л гуйгаад үзье. Амин тулсан хэрэг гэвэл татгалзах учиргүй. Хэмээн мөрөн бодоод цогтохоо. Би ямар ч байсан гэсэн зохицуулнаа. Гэв. Тэгэд босч бүхэн хүндлээд сарвчнаас гарлаа. Арлын Япон улсад ирээд Дамирангийн хамгийн анх мэдэрсэн зүйл бол айхтар халуун бөхчим. Дээрээс нь нар төнөж, доороос нь халуу дүүгэн, эгээл жигнүрт байгаа юм шиг хайлж урсгах шахсан агаар. Дамиран дээлэнхээ нэг хандсвыг тайлж бүсэндээ гавчуулан сугалдаргалаад нисэх бодлын шалгаа өнгөрүүлэх рүү тэхэг таахаг алхалаа. Төвний аяны эзэмхэнд аргал, хомоол, ганг гэх мэт японочдын хизээж хараагүй тайлбарлаад ч мэдэхгүй зүйлс байсан тул хэл нэвтрүүлэхгүй баахан удав. Том чим дандах хоёг өмсгөл хэнгэрэг тойвор зэргийг хараад бүрж гайхацгаажээ. Ашгүй Дамиранг тосох монгол хэлтэй Япон ирж хэсэг тайлбарласны эцэст хэлээр оруулахыг зөвшөөрлөө. Энэ бол Монголоос ирж байгаа циркийн жүжигчин, хувцснууд нь халиалагчийн өмсгөл, авчива зүйлс нь элбэнд ашигладаг юм аа. Гэж тайлбарласныг хэрвээ Дамиран мэдсэн бол бүгднгийнх нь толгойг хага цохиод шууд Монгол руу ачигдах байсан биз. Орчуулагч хэрэг Мишимото гэнэ. Монгол судлаач мэрэгчлэр Улаанбаатарт их сургууль төгссөн тэр залуу ил үсгийг эрээр дуутахаас бус монголоор сайн ярих бөгөөд тун яриасаг ажээ. Замын турш ам хамхилгүй хотоон танилцуулсаар зочид буудалд ирлээ. Хэдэн давхрынч үл мэдэх шил төл болсон өндөр барилгын орой руу өлийн харсан Дамиран их л үнэтэй газар байх та. Гэж бодоод дотгошин ороход угтагч бүсгүйчүүд 30 хэмийн налуугаар бүх юм мэдлэв. Нэг хүний энгийн өрөөнд дотроо зай байхтай жижигвтер ба орд зурагт ширээ сандлаас өөр тавилга гэх зүйл алга. Үүдэндээ арвин цэврийн өрөөтэй юм. Мишимото аяны эзэмхийн орон дээр тавиад энэ таны өрөө. Жижигхэн ч гэсэн тохилог байгаа биз дээ. Гээд инээхтэн Дамиран үл ялэг ярваан. Яах вэ? Хэсэг зууртан толгой оргодож болохоор л юм. Гэлээ. Тэр урд нь зочид буудалд орж байгаагүй. Гэхдээ энэ өрөөс сэтгэлд нь арай л хөрсөнгүй. Гаднах тансаг байдалтайхан арай л зогцохооргүй даржин санагдав. Тороны тусан Кумамотод амьдардаг. Токио түр ирээд байгаа юм. Хэрвээ та манай хотод очисон бол таныг харштай байрлуулах байсан. Эсвэл ядчил энэс дээр бодол болох байлаа. Хүний хот хүнийх л байдгийн байна. Гэж Мишимото уучлаад. Танд хэрэгтэй өөр юу вэ? Гэж лавлав. Тэр Тороны хэнж билээд тэрэндээ ч тэгээ хэзээ уулзах юм? Тороны до Карахоши ноёнтон завгүй байгаа учраас таныг тун удахгүй хүлээн авах байхаа. Жохом хэзээ гэдгийг би мэдэхгүй. Би зөвхөн орчуулагч. Тэр болтол тэгээ би энд юу хийх юм бэ? Та манай улсад анхудаа ирж байгаа бол уйдахгүй. Токио хотод үзэж харах газар их байгаа. Чи тэгээ над газарлчлах юм уу? Уучлаарай би завгүй. Танд нэг монгол хүн туслана. За. Дамиран дурамжхнаар орон дээр суугаад ходоод руу шидчих юм байна уу? Гэхэд Мишимото орны хажуугийн шүүгээр үзэн тэнд хүнжил байгаа.
гэв. Эддэг хүнжил юм уу? Уучлаарай, би сайн ойлгосонгүй. Миний монгол хэл жаахан муу, бас ярилгүй удсан байна. Соёлог минь би эдх юм асуугаад байна. Онгоцонд өгсөн өмгтөдийн хоол аль хэдийн шингэчихсэн. 2 хөхөрч ганц цунгаа адлаалга болчихлоо. Би одоо ойлголоо. Та гадагшаа гарч зоогийн газар хооллож болно шүү. Эсвэл өрөөндөө хоол захиалж болно. Та алийг сонгох уу? За өрөөндөө идчихье. Гадагшаа гармааргүй байна. Хоол идэхээс нааш дахиад нэг ч хөдөлгөөн хийхгүй. За тэгвэл би захиалчихъя. Та ямар хоол идэхийг хүсэж байна? Ахиухан махтаавал юу ч байсан яах вэ? Мишимото өрөөний утсаар үүдний үйлчлэгч рүү залган хоол захиалаад удахгүй танд хоол авчирнаа. Буудалтай хугацаанд гарсан төлбөрийг үргэлжлэлийг Зангиа аудиогоос